За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Улаанбаатар хотоос хэрхэн Америк нэгдсэн улсын Лос Анжелес хот руу ямар арга замаар явдаг. За түүнээс гадна хүн терапи нь ямар болдсон бэ гэдэг талаар бол мэдээлэл хүрэхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэг орцгоё. За хамгийн ихний явж байгаа маршрут нь болохоор бид нэр Улаанбаатараас Хонконгоор дамжаад Лос Анжелес хот руу бол явж байна. За ингэж явахдаа бол бид нар бол дамжин нислэгээр за тэгээ хоёр талдаа ингээд 2 буюу нийтдээ 4 нислэгээр бол явнаа гэсэн. За үн терапийн үед бол Улаанбаатараас Хонконг руу яг сарын дараах байдлаар ер нь ингээд тикет хараад үзэхэд бол бид нар бол нэг 4 цаг 35 минут нислэг бол үйлдэн ингээд хоёр талдаа тикет 23 кг-ын чентан бол авч явна. За ингээд бол 2,359,300 төгрөгийн үнэтэй бол тикет бол болж бол нэмэгдсэн байна. За хуучин бид нар бол ойролцоогоор нэг сая 800 мянган төгрөг бид нар бол багтаад ер нь бол явчихдаг байсан хоёр талдаа. За ингээд дайнд ажнаас нь болоод ч юм уу эсвэл инфляц нь бас давхар нөлөөлж л байгаа. Одоо ганцхан дайнд ажин руу бол бурууг нь бол өгмөрөг байна. За иймэрхүү байдлаар бол ингээд нэмэгдсэн байна нислэг маань бол. За үүний дараа бид нар Хонконгоос Лос Анжелес руу явах хоёр талын нислэг буюу 13 цаг 35 минут үргэлжлэх нислэгийг бол худалдаж авах хэрэгтэй. За энэ маань бол 3,677 мянган төгрөгийн үнэтэй бол байна. Өнөөдрийн байдлаар бид нэр худалдаж авах юм бол хоёр талдаа. За ингээд бид нар бол нийтдээ 6,36,300 төгрөг бол төлж бол бид нар бол ингээд Лос Анжелес хот руу Хонконгоор дамжих юм бол хоёр талд бол ингээд явах нь. За явахдаа бол 23 кг-ын нэг чиндам за тэгээ гар ачаа бол хоёр ширхэг юм жижиг том гэсэн ачаатай бол явж бол болох нэ. За энэ хүн нислэг бол энэс хямдхан бол байдаг байсан. За тэгтээ үн нь бол нэмэгдсэн. Тэгтээ нэмэгдэхдээ бол Мятийн яг Хонконг руу явж байгаа онгоц бол бүр нэлээд өндөр хувиар бол нэмэгдсэн байна. Хонконгоос Лос Анжелес явж байгаа нислэг бол нэмэгдэхийн хувьд бол нэмэгдсэн байна. Тэгтээ тийм чихээр бол нэмэгдээгүй байна. Ер нь бол Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гээд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтад шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За дараа нь бол бид нэр Улаанбаатараас Токиогоор дамжиж явах бол чиглэл байгаа. За бид нэр бол ингэж явахдаа Улаанбаатараас Токио руу ирээд за тэгээд Лос Анжелес руу нисэх. За юм уу ялгаагүй ингээд 4 удаагийн нислэг бол үйлдэнэ. За ингэж явхад бол хамгийн хямдхан олж чадсан нислэг маань болохоор Мятийн нислэг биш. Энэхүү одоо Aero Mongolia гэдэг бас Монгол компани нислэг байна. За энэ нислэг маань бол хамаагүй хямдхан байна. Мятаас яг үнэ хэлбэл. Мят бол энэ доор нь харж байгаачлан 2,200 эндээс ерөөсө буухгүй байна. За хамгийн хямдхан нислэг бол сая 923,900 төгрөгөөр бол нисэж. За үүнд бид нэр бол яаж нисдэг байсан бэ гэх юм бол хэрвээ та бүхэн санаж байгаа бол бид нэр Улаанбаатараас Япон руу нисэхэд бол бид нэр ойролцоогоор нэг сая 600 мянган төгрөгийн дотор ер нь бол багтаад бол нисчдэг байсан. Тэгсэн чинь өнөөдрийн байдлаар бол ингээд 600 мянган төгрөг бол нэмэгдэжээ. Мят дээр бол энэ компани одоо чинь энэ бол хувийн компани, доод нь бол одоо төрийн одоо тал хувийн төр эзэмшдэг те Мят. Тэгээд ингээд харьцуулаад харахад бол хамаагүй өндөр үнээр бол нэмсэн байна. За ингээд бид нэр Aero Mongolia компаниараа нисээд бид нэр бол Японд бол очих нэ. За ингэхдээ бол ялгаагүй 23 кг-ын чентамтай бол ингээд явчихна. За үүний дараа бид нарт болохоор Токиогоос Лос Анжелес хот руу нисэх хоёр талын тикет маань хэрэг болно. За энэ хүн нислэг бол бас нэмэгдсэн байна. Гэхдээ энэ бол бас нэмэгдэхдээ нэлээд өндөр үнэтэй бол нэмэгдсэн байна. За ингэж нэмэгдээд 4,180,400 төгрөгийн үнэтэй өнөөдрөөр олдох нэ. За ингээд бид нэр 6,104,300 төгрөгөөр буюу одоо Токиогоор буюу Японоор дамжаад одоо Лос Анжелес хот руу нисэж байгаа бол бид нэг иймэрхүү тарифтай бол нисэж бол очих нэ. За дараагийнх нь болохоор бид нар Улаанбаатараас хүн болгоны одоо явдаг Сөүл хотоор дамжаад бол бид нар Лос Анжелес хотод бол очиж болох нэ. За тэгээд энэхүү тикет маань ч бас одоо ялгаагүй бас нэмэгдсэн байна. За маршрутыг бид нар Улаанбаатараас гараад Сөүл ороод Сөүлээс Лос Анжелес руу нисэж байгаа. Ер нь бол монголчууд ер нь хөвшлэн дандаа ингэж явдаг. Хамгийн хямдхан тарифтай тикетийн олдоц ч гэсэн сайн байдаг. Тийм бол маршрут байгаа. За ингэж явахдаа бид нар сая 666,200 төгрөгийг бол төлөх нэ. За энэ бол бас одоо та бүхэн бүр илүү сайн анзаарч байгаа. Бас Мятийн онгоц за тэгээ нэмэгдэхдээ бас л 400 мянгаар шахуу нэмэгдсэн байгаас бид нэг ойлцохоор сая 250 мянган төгрөгийн төрнөд багтаад бид хоёр талтай улгууч нисчдэг байсан. За ингээд 400 мянгаар бол
нэмсэн байна. Ер нь тикет болгоныг нэг 400-аас 500 мянган төгрөгөөр бол тикетнүүдийг бүгдийг нэмсэн байна. Яагаад ингэж нэмж байгааг нь бол ойлгосонгүй. Ер нь нэг тийм Монголоос гарч байгаа нислэгүүд ер нь бол ялангуяа Мятаар дамжиж гарч байгаа бол ер нь тикетний үнэт бол аимшигтайгаар бол нэмэгдсэн. За үүнийхээ дараа бид нэр Сөүлээс Лос Анжелес хот руу хоёр талдаа ингээд нисгэнэ. За энэ Air Premia гэдэг эдний ер нь нислэгүүд ер нь үеийн үед ер нь хямдхан байсаар ирсэн. Энэ удаа ч гэсэн ер нь бол хямдхан байна. Бид нэг 2,580,300 төгрөг төлөөл бид нэр ердөө бол Америк руу бол хоёр талынхаа нислэгийг аваад бол яваад өгнэ. За ингээд харахад бол бид нэр 4,246,500 төгрөг төлөөд бид нэр бол одоо Сөүлөөр дамжаад Солонгосоор дамжаад бид нар бол Америк руу ингээд хоёр талдаа дөрвөн нислэгээ аваад бол явчих нэ. Тэгэхээр одоог бол хамгийн одоо хямдхан маршрут нь бол Солонгосоор дамжиж явах бол хэвээрээ байсаар байна. За тэгээд энэхүү нислэгийг харахад бид нэр ингээд одоо юу гэдэг Сөүлээс Лос Анжелес бид нар 11 цаг 20 минутын турш бол нислэг үйлдэх нэ. Ингэж удаан нисэж байгаад бид нар 2,580,000 төгрөг бол төлж байна. За гэтэл бид нэр 3 цаг 10 минут л нисэх Улаанбаатараас Сөүл хоорондын нислэг дээр бид нэр сая 666,000 төгрөг бол төлж байна. Ердөө 900,000 төгрөгийн 900 орчим мянган төгрөгийн л ер нь бол зөрөө байна. Тэгэхээр бид нэр хэд дахин удаан нисэж байна. Тэгээд энэ тэгэхэд 5 дахин удаан нисэж байна. Тэгэхэд л одоо үнийн зөрүү ийм амар Мят дээр бол үүсэж байна. За өөрөөр бид нар бас дахиад харж болох жишээ гэх юм бол бид нар Улаанбаатараас Токиогийн хооронд ингээд Аври Монголиор бид нар нисэх юм бол сая 923,900,000 төгрөгөөр нисэж байна. Мятаар нисэхээр бид нар 2,207,000 төгрөг төлж байна. Гэх чинь одоо тэгээд одоо бууж байгаа цаг нь ялгаатай байгаа юм гэхээр үгүй бид нар ялгаагүй ингээл 3:30-д нисэж байгаа нүүд нь 2:40-д нисэж байна. Яг л адилхан өдрийн цагаар бол нисэж байна. Тэгээд оройд бол ингээд бууччих. За ингээд харахаар биднэрт бол Мят бол ялчгүй асар үнэтэй болж ер нь сүүлийн үед бол ер нь хүмүүс аялж байгаа хүмүүс Мятаар нисэх бол ер нь нэлээд асуудалтай болсон байна. За тэгээд энэ бүхэн дээр та бүхэн дүнэлт хийгээд аль маршрутаар явах өөртөө сонгоцгоох гэж бодож байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Bye guys.